2021 оны 6 сарын 14-өөс 16-ны хооронд бол Төв аймагт төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулагдлаа. За энэ шалгалтын маань бүртгэл бол 2021 оны 2 сарын 1 сарын 25-наас 2 сарын 25-ны хооронд хийгдсэн 3 сар давхар байсан шалгалт. За цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад тус шалгалт маань тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаад энэ хугацаанд зохион байгуулагдлаа. За шалгалтад бол нийт ирэх хүмүүсээс бол 208 хүн болол ирсэн. За зардлын нөхцөл байдалтай уялдуулаад иргэдийн маань эрс зас төдийлөн хангалттай байсангүй. За энэ бол аль талнаас нь шалтгаалаагүй ийм нөхцөл байдал үүссэн. За шалгалтанд орсон хүмүүсээс маань ерөнхийдөө бол нийтдээ 49 хүн болол ерөнхий шалгалтандаа тэнцэж 3 жилийн хугацаанд төрийн албаны нөөцөд бүртгэгдгээр ийм амжилт үзүүллээ. За ирсэн хүмүүстэйгээ харьцуулах юм бол энэ нэг 23.6% нь бол хүрч байна гэсэн үг. За шалгалтыг зохион байгуулахдаа бид холбогдох байгууллагуудаас нь халдвар хамгааллын дэглэм сахиулагтай холбоотой онцгой байдлын газар, мэрэгжлийн хяналтын газраас бол холбогдох зааврыг авч ээлж бүрийн дараагаар бол ариутгал халдвар гүйцэл хийж ажилласан. За үүний үр дүнд бол ямар нэгэн зөрчилгүйгээр энэ шалгалт маань бол зохион байгуулагдаж дуслаа. Энэ удаагийн шалгалтын онцлог нь иргэний хувийн мэдээллийг бол улсын бүртгэлийн хилцээний төлөөллийг оролцуулан таних, тогтоох ийм хэлбэр бол шинээр нэмэгдсэн. За бусад шалгалтууд маань цагийн хэлбэрээр зохион байгуулагдсан. Шалгалтын үйл явцыг бол бүртгүүлэгч иргэд болон төрийн албаны зөвлөлийн шалгалтын төв комисс маань бол шууд хяналт тавьж ажилласан. За энэ хугацаанд бол ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр шалгалт маань амжилттай зохион байгуулагдаж дуслаа.